Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр Python програмчлалын хэлэн дээр print үйлдэлийг хэрхэн хийх талаар тайлбарлана. За Python програмчлалын хэлэн дээр print үйлдэлийг хийхэд тулд дараах зүйлсүүдийг бид нэр хийх ёстой байгаа. За үүнд нэгдүгээрт print гэсэн командаа бичиж өгнө. За бид нар print гэсэн командаа ингэ бичээд өгнө. За print гэсэн команд дотор давхар хаалт нэгэд хаалтаа хааж өгөх ёстой. Бөөркийн хаалт нэгэд бөөркийн хаалт нээж өгнө. За энэ дотор print үйлдэлээ хийнэ. Тэгэхээр бидний өмнө бодож исэн төрөл бүрийн бодлого дээр ихаатын нэрсийг хэвлэх гэсэн жишээ байдаг. За ихаатын нэрсийг хэвлэгийг бол давхар ажилтан дотор хэвлээд өгнө. За Монгол улсад ерөөсөө их Монгол гүрэнд 4 хүн их хаан байсан. За нэг нь хэн байх вэ? Хамгийн ихнийх нь Чингис хаан. За дараагийн их хаан хэн блэ? Өгөөдөө. Өгөөдөө хаан. За дараа нь яг хэн болсон блэ? За дараагийн хаан маань за Мөнх хаанаа биччихье. За дараа нь бол яг Мөнх хаан, 4 их хаан байгаа. За тэгээ мэдээж Гүйг хаан байгаа. Гүйг хаан. За ингээд print гэсэн функцэн дотор буюу дэлгэцэнд өгөгдөл хэвлэх функцэн дотор бөөрөнхийн хаалтан дотор давхар ажилтан дотор бичигдсэн текст маань дэлгэцэн дээр хэвлэгдэж гарнаа. За run ингээд дарахаар энэхүү 4 их хааны маань нэрийг хэвлэж байгаа жишээн дээр харагдаж байна. За энэхүү өнөөдрийн заасан сэдвийг товчлоод ярих юм бол print функцэн дотор давхар ажилтан дотор тухайн текстийг бичиж хэвлэснээр дэлгэцэнд өгөгдлийг гаргах боломжтой болно. За энэхүү print үйлдэл маань ямар нэгэн байдлаар компьютерийн санах байдлаар юу ч хадгалахгүй хоромхон зуур үзүүлээд гарч байгаа өгөгдөл учраас дараа нь бид нэр тухайн Чингис хаан, Өгөөдөө хаан гэсэн өгөгдлүүдийг хайж олоход санах байдлаас олдохгүй гэсэн үг. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro-ийг subscribe хийж дагаарай.